Бүжигчид та бүхэн сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Одон мэдээ та бүхэнтэй мэдчлэн жолгож байна. Өнөөдрийн сонин мэдээнд гол дуу. Ван Уйжун бүх орны үерийг сэргийлэн гамшигаас аврах ажлын видео тохируулалтын хурлыг эрхлэн хуралдуулсан. Түрүү 7 сард Өвөр Монголын аж ахуй тогтун байдлаа баталсан. Өөр Тунжис хорны 7 дугаар хугацааны жимдэгчүүдийн биеийн тамирын цуглааны олон төрлийн уралдаан сүүл хураах шатанд орсон зэрэг мэдээлэл бэлтгэлээ. 8 сарын 25-ны өдөр Өөр Тунжис хорны намын хорооны шүүжи ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны эрхлэгч Ван Уйжун бүх орны үерийг сэргийлэн гамшигаас аврах ажлын видео тохируулалтын хуралдуулжээ. Өөр Тунжис хорны намын хорооны дэд шүүжи Өөр Тунжис хорны ардын засгийн ордны тэргүүлэгч Өөр Тунжис хорны үерийг сэргийлэн гамттай тэмцэх жолоодох газрын ерөнхий жолоодогч Богдан оролцсон байна. 8 сарын 24-ний өдрийн 22 цагаас Өвөр Монголын дунд баруун баяд их хвчээгээр бороо орж хэсэг газарт үер усталж ирэх гамшигын байдал гарчээ. 8 сарын 25-ны өдөр улсын үерийг сэргийлэн гамшигаас аврах Бачмыг аргацах хамаарлтын яамнаас Өвөр Монголд 4-р төсвийн Бачмыг аргацах сэрэмж нийтэлсэн байна. Тухайн өдөр байгалийн их баялагын яамн Өвөр Монголд гажиржуйн гамшигын сэргийлэлтийн 4-р төсвийн сэрэмж нийтэлжээ. Өөр Тунжис хорны үерийг сэргийлэн гамттай тэмцэх жолоодох газар 4-р төсвийн сэрэмжийн тохиог хэрэгжүүлсэн байна. Хуралдаар Ван Уйжун жаахтан одоо бол үерийг сэргийлэх жангилгээ хугацаа Ошат Шижинпин ерөнхий шүүжийн үерийг сэргийлэн гамшигаас аврах ажлын тухай чухал жааврын жургаснаа гүнжгээ сурвалжин тоочлуулж ард түмнийг дайдлан амь насын дайдлах хүжилтийг чогчлон чаг ямагт санаа амаргүй хариуцлага давраар үерийг сэргийлэн гамшигаас аврах аль төрлийн арга хэмжээг чангатгаж олон түмний амь нас эд хөрөнгийн аюулгүйг хүчлэн батлах хэрэгтэй. Ошатны удирдаг кадр биеэр өмнө фронтод гавшгааж хариуцлагын ойл гогчоо ойл давхрах хүртэл нарилгажуулах хэрэгтэй. Ошатны үерийг сэргийлэн гантай төмчг жолоодох газар чаг ямагт бэлтгэлтэй байж шинжилгээ ухаанч магадлалт хийж онцтой жөвдөн нэгдэлтэй жолоодон нэгдэлтэй төлөвжүүлэн тохируулахаа чангадах хэрэгтэй. Ошатны үерийг сэргийлэн гантай төмчг жолоодох газрын бүрэлдэхүүн байгууллага нэгж холбоолоо хөдөлж тогтож байгуулж үерийг сэргийлэн гамшигаас аврах ажлын систем чанар бүхэл чогчид чанар жогчингүй чанарыг чангадах хэрэгтэй гэлээ. Ван Уйжун чухалчлагтан чаагуурын хянан байцаалтын сэрэмжлүүлэл урьдчилсан мэдээг чангатхан хур тунцны хувралтыг нэгт мөрдөж сэрэмжид даруйхан хариу өгөх тогтж бүх талаар найдваржуулах хэрэгтэй. Ойл төрлийн чөөрөм шавар шалвахтай хашлага уурхай жирга гамшиг амархан үүсэх газар голын савд байгаа гачаад хосгон хотын доор байршилтай газар жирга голдлогтой орнд анхаарал тавьж уулан гууж ирэх газарт байгаа олон түмний амар төвчний сэргийлэлтийн ажлыг говьлгон атгах хэрэгтэй. Гамшигаас аврахаар чаг ямагт бэлхэн байж тохируулан жөөвөрлөхөд дуган бутамжтай байх зарчим ёсоор үерийг сэргийлэх эд бодцыг шинжилгээ ухаанчаар байршуулах хэрэгтэй. Жижүүрлэн сакгийг сайтар хийж үерийн байдал, түгшүүрийн байдал, гамшигын байдлыг мэдэгдэх болон гамшигын сэргийлэн гамшигыг багасган гамшигаас аврах ухуулах хүмүүжлийг чаг тухайд нь өрнүүлэх хэрэгтэй гэжээ. Хурлаас чаагуурын товчоо усан ашиглалтын тэнхэм, байгалийн их баялагын тэнхэм, гал сэргийлэлтийн авран туслаг ерөнхий анги, Өөр Тунцогооны үерийг сэргийлэн гантай төмчг жолоодох газрын албан гэрийн үерийг сэргийлэн гамшигаас аврах байдлын мэдүүлэлтийг сонсож ойл аймаг хотын үерийг сэргийлэн гамшигаас аврах ажилд үйдүүгээр дамжуулан тохируулалт хийжээ. Өөр Тунцогооны удирдлага Юхүй Вэн, Чэнжи Чанг, Юйлишин, Тангyi, Жамбайчэн, Өвөр Монголын чиргийн тойргийн дэд Солин Юан, Янгу Ан, Живсэг чавдааны Өвөр Монголын ерөнхий ангийн Солин Юан гүйжүүн оролцов. 8 дугаар сарын 25-ны өдрийн үдийн өмнө Өвөр Монголын Өөр Тунцогооны эмэгтэйчүүдийн 13 дугаар удааны төлөөлөгчдийн хурал хохотод эхэлжээ. Бүх улсын эмэгтэйчүүдийн холбоо турлын намын дугайлангийн шүүжи дэд тэргүүлэгч шүүжи нарын газрын 1-р шүүжи Хуан Шовэй, Өөр Тунжис хорны намын хорооны шүүжи ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны эрхлэгч Ван Уйжун хуралд оролцсон яриа тавьсан байна. Өөр Тунжис хорны удирдлага Богдан, Жан Янкун, Ши Гуанхуй, Ху Дагуул, Жэн Хунфан, Сүн Жунчин, Сүхэ, Яо Юнбо, Өвөр Монголын чиргийн тойргийн Солин Юан, Лю Чунжан, Өөр Тунжис хорны шүүх хороо байцаах хорооны 2 дарга Ян Зунрэн, Ли Юнжүн хуралд оролцсон байна. Хуан Шовэй жаахтан намын 18 дугаар их хурлаас нааш Шижинпин ерөнхий шүүжи Өвөр Монголд ширс чухал жаавар чохол уур өгсөн байна. Өөр Тунжис хорны намын хороо бүх орны ойл үндэстнээ олон түмнийг бүлхэмдүүлэн дагуулж хүнд найдлагыг бат чийжлэн талархал өвөрлөн эрэмгийлэн урагшилж жишээч Өөр Тунжис хорны яруу алдран алдаршуулсан гэжээ.
Тэр өөртөө нисхорны намын хороо засгийн ордон эмэгтэйчүүдийн ажил үйлсийг дээд хэмжээгээр чухалчилж, эмэгтэйчүүдийн ажил дах удирдлагаан бүх талаар чангатхан, эрэгтэй эмэгтэй эрх тэгшгэх улсын үндсэн төрийн бодлогыг нямбай туушлуулж, эмэгтэйчүүдийн ажил үйлс болон эмэгтэйчүүдийн холбоо турлын ажлыг ахиулж, үсрэлтийн чанартай хөгжилтийг биелүүлсэнийг гүйчид нотолсон байна. Хуаншаови хэлэхдээ 15 дугаар 5 жилийн төлөвлөжүүлгийн хугацаавал манай улс нийгэм журамт одоогчлолтыг биелүүлэх суурийг бэхжүүлж, бүх хүчнэр хүчлэх жангилгын хугацаа, мөн ч Өвөр Монголын чинарлаг хөгжилтийг биелүүлж, шин зам нээх жангилгын хугацаа гэжээ. Тэр Өвөр Монголын эл шатны эмэгтэйчүүдийн холбоо турлын зохион байгуулалтыг агуу их тугийг өндөр мандуулж, дунддын үндэснээ хамтын чогчийн ухамсарыг баттгах ажлыг эмэгтэйчүүдийн холбоо турлын ажлын бүх явцад туушлуулан, Ши Жинпингийн шин цаг үеийн дундад улсын онцлогт нийгэм журмын үжил санаагаар сүх сүлдэн шуухыг эрс баримталж, их талд үйлчлэн хоёр халахвч хоёр суурин нэг бэхлэлтийг байгуулах 5 том байлдах бодлогын байр тогтоолт болон үүргэлэл хариуцлагад анхаарал төвлөрүүлж, эл үндэснээ эмэгтэйчүүдийг бүлхэмдүүлэн дагуулж, чанарлаг хөгжилтийн Өвөр Монголын үйлдэлэг дунд шин зүтгэл гаргах хэрэгтэй. Өвөрмж биелдлээ бадруулж, гэр бүл, гэрийн сургал, гэрийн суртлын байгуулалтаар их улсын умарт хязгаарын амар тогтуу халахвчийг бэхжүүлэхээр шин зүтгэл гаргах хэрэгтэй. Эрхийг хамгаалан хайр халамж хүргэх ажлыг чангатгаж, эмэгтэйчүүд хүүхэд болон гэр бүлийн бодит явдлыг сайтар хийхээр шин зүтгэл гаргах хэрэгтэй. Өөрчлөлт, шинжилэлтийг гүнзгийрүүлж, намаас эмэгтэйчүүдтэй харилцах хөөрөх холбоосын үйлдэлийг бүтэмжтэй бадруулах дээр зүтгэл гаргахыг шаардсан байна. Тэр Өвөр Монголын эл үндэстний эмэгтэйчүүдийг намын шинийг үүдэх онлын үйлдэлэгжүүлэгч, цаг үеийн тэмдэглэгч, хүслэнгэн биелүүлэх тэмчигч болж, дундад улсын маягийн одоогчлолтын Өвөр Монголын шинэ хуудсыг бичгэлэхэд шинэ хов нөмөр үзүүлэхийг хүссэн байна. Ван Уйжун хэлэхдээ Ши Жинпин нөхрөөр голлогч болгосон намын төв хороо эмэгтэйчүүд хүүхдийн ажил үйлсийн хөгжилтийг дээд хэмжээгээр чухалчилж, Ши Жинпин ерөнхий шүүжийн эмэгтэйчүүд хүүхэд болон эмэгтэйчүүдийн холбоо турлын ажлын тухай аль олон чухал өгүүлэлт хийж, шин цаг үеийн эмэгтэйчүүд хүүхдийн ажил үйлсийн урагш давшин өрнөн хөгжихийг зааж олгоцсон байна. Өөртөө нисхорны эмэгтэйчүүдийн 12 дугаар удааны төлөөлөгчдийн их хурлаас нааш бүх орны эл шатны эмэгтэйчүүдийн холбоо турлын зохион байгуулалт, үжил санаа улс төрийн жолоодлого, хөгжилтийн их талд үйлчлэх, эрхийг хамгаалан хайр халамж хүргэх үйлчилгээ, ховь биеийн байгуулалт зэрэг талаар их хэмжээний ажил хийж мэдэгдэм үр бүтэмж олсон байна. Өргөө олон эмэгтэйчүүд аж ахуйн нийгмийн хөгжилтийн гол талбарт эрэмхийлэн тэмчиж, өөрчлөлт, шинчлэлт, хөдөө тосгоны хөгжүүлэн мандуулах, нийгэм тойрог, гэр бүл жирэх хүрээнд боттой ажиллан харамгүй жаруулж, хүчин чидлэн өргөсөөр иржээ. Одоо Өвөр Монгол чанарлаг хөгжилтийг биелүүлэн шин зам нээхийг түргэх жангилгын хугацаанд бий. Хүсгэн өргөө олон эмэгтэйчүүд Ши Жинпингийн шин цаг үеийн дундад улсын онцлогт нийгэм журмын үжил санааг гүнзгий суралцин туушлуулж, Ши Жинпин ерөнхий шүүжийн заасан чиглэлээр эрэмгийлэн урагшилж, бодит үйл ажиллагаараа хоёрыг тогтоосныг эрс хүрээлж, хоёрыг хамгаалахыг эрс биелүүлэх хэрэгтэй. Өөртөө нисхорны намын хорооны 157-ыг ажлын байрлуулалт ёсоор дунддын үндэснээ хамтын чогчийн ухамсарыг баттгаар үүрэг болгож, хоёр халахвч, хоёр суурин, нэг бэхлэлтийг байгуулах 5 том байлдах бодлогын байр тогтоолт болон үүргэлэл хариуцлагад анхаарал төвлөрүүлэн, Өвөр Монголын одоогчлолтын байгуулалтад нэн их ховь нөмөр үзүүлэх хэрэгтэй. Гэр бүлэн сайтар додомдон, гэрийн сургалыг сайтар хийж, гэрийн суртлыг сайтар уламжлан, нийгмийн оюуны боловсны шинэ хөв суртлыг нэн сайнаар дагуулах хэрэгтэй. Монгол морины зориг санаа болон 3 умартын зориг санааг ихээр бадруулж, өөрийн ажлын байрандаа сайн бүтэмж үүдэх хэрэгтэй. Эл шатны эмэгтэйчүүдийн холбоо турлын зохион байгуулалт намын бүх талын удирдлагыг баримталж, гол ажлын тойронд ажлаа өрнүүлэн, эмэгтэйчүүд хүүхдийн эрхийг хамгаалан хайр халамж хүргэх үйлчилгээг чангатгаж, эмэгтэйчүүдийн холбоо турлын зохион байгуулалтын өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, эмэгтэйчүүдийн итгүүштэй, найдвартай, дөрхмийн хүн болох хэрэгтэй. Эл шатны намын хороо эмэгтэйчүүдийн ажил үйлс болон эмэгтэйчүүдийн холбоо турлын ажлын удирдлагаан чангатхан сайжруулж, эмэгтэйчүүдийн холбоо турлын зохион байгуулалтын бүтээлч чанартайгаар ажлаа өрнүүлэхийг дэмжин, эмэгтэйчүүдийн ажил үйлсийг халамжлан дэмтсэн, эмэгтэйчүүдийн бүх талын хөгжилтийг ахиулсан шилдэг сайн орчныг үүдэх хэрэгтэй гэжээ. Өөртөө нисхорны эмэгтэйчүүдийн холбоо турлын намын дугайлангийн шүүжий тэргүүлэгч Сүн Ай Фан хурлыг эрхэлж, өөртөө нисхорны эмэгтэйчүүдийн холбоо турлын 12 дугаар хугацааны гүйцэтгэгч зөвлөлийг төлөөлөн ажлын мэдүүлэлт хийсэн байна. Өөртөө нисхорны ажилчны ерөнхий өвлийн намын дугайлангийн шүүжий дэд тэргүүлэгч Жан Хуй Юй ардын бүлхмийг төлөөлөн баярын яриа тавьжээ.
Тус удааны эмэгтэйчүүдийн төлөөлөгчдийн их хурлаас Өвөр Монголын өөр тунжис хорны эмэгтэйчүүдийн холбоо турлын 13 дугаар хугацааны гүйцэтгэгч зөвлөл болон шинэ хугацааны удирдах багийг сонгон гаргах болно. 5 дугаар сараас гар бүр нэг удааны хурдан морины уралдаан Хохотын Чилгэр талд тогтсон цагдаа явагцаар иржээ. Дундад улсын хурдан морины уралдааны Хурамдал ховийн уралдаан болон Өвөр Монголын Хохотын хурдан морины журшилт уралдаан 2023 онд эрхлэн явагдуулснаас нааш Өвөр Монголын Жунэ соёл жугаачлалын уусалчлалын голдлогтой нэрт тэмдэгт уралдаан болсон байна. 5 дугаар сараас 10 дугаар сар болтол Өвөр Монголын Чөөн тоод үндэсний олон түмэнч соёл тамирын хөдөлгөөний төвд гаргийн өдөр болгон нэг талбай морины уралдаантай. Хүлгийн хурд хиймэр сэргээж хурсан олны баясгана. 2026 оны Дундад улсын хурдан морины уралдааны Хурамдал хувийн уралдаан болон Өвөр Монголын Хохотын хурдан морины журшилт уралдаан, Цэвэрч усны хурдан морины уралдаан болоод Монгол морины Шандас шалгах уралдааны Хос чамын онцлог уралдааны дүрмийг үргэлжлүүлж, Мянган мотрийн ойр жан шавталд 2000 мотрийн дунд жан уралдаан, Хөт хоол жан Шандас шалгах уралдаан зэрэг олон төрлийг тохируулжээ. Хүм морь нягт хамжилж одоогч хурдан морины уралдааны тусгай өрсөлдөөний төвчний харуулна. 2026 оны Дундад улсын хурдан морины уралдааны Хурамдал хувийн уралдаан болоод Өвөр Монголын Хохотын хурдан морины журшилт уралдаан нийт 18 уралдааны өдөр явагдаж одоо 11 талбар уралдаан өндөрлжээ. Бүх улсын чанартай Цэвэрч усны морины уралдааны Хурамдал хувийн уралдаан болоод орон бусын чанартай Монгол морины онцлог уралдааны систем түшгэлж гаргийн сүүлчийн морины уралдааны ажиллагааг байнга өрнүүлж ойл гажрын морин мэргэжлийн багтаад саналаа солилцох тусгай тавч хангааж нэнч морины уралдаанаар холбоос болгон ойр авийн үжимжийн орон хоног буудал хөдөө аж ахуй онц гаралтын борлуулагтай холбоолон хөдөлж уралдаан жугаачил хэрэглэгээний уусалчлалын эжигнэлтийн байдлыг бий болгосон байна. Уралдааны хугацаанд өргөн тойрны эдээ ундаа хоног буудал соёл жугаачлалын бүтээгдэхүүний борлуулах зэрэг хэрэглэгээг илт дайчилж биеийн тамирын уралдааны аж ахуйн дайчлах үйлдэлийг үргэлжлэн бадруулна. Жугаачигчаас нэг талаараа гоё үжимжид цогтуурж нөгөө талаараа уралдаан сонирхож байна. Ойр авийн тоног төхөөрөмж бүрэн гүйжил гэрийн хүмүүсээ дагуулад энд ирж сэлүүчин жугаалъя гэж бодож ийн гэлээ. Өвөр Монголын Мөнжин олон улсын адууны аж үсийн компани уралдааны явдлын ерөнхий хянагч Дүнхүйгээс өнөө жил бид анх удаа Дундад улсын хурдан морины Монголын шалгаруулах уралдааныг Хохотод орнуулсан. Сүлжээ болоод ахуй талбай анхаарлын хэмжээ маш өндөр. Ахуй талбайд 4000 гаруй хүн уралдаан сонирхож, сүлжээний давтамж мянган том хүн удаад хүрсэн. Боловсронгүй ажил төрлийн туршилгаар төл болгож, чадвартны боловсролыг сайтархиж, морины уралдааныг Хохотын онцлогт соёл жугаачлалын нэр томдог болгож чогчлоно гэжээ. Элсэн чөл ногоон бүрд болж хотын өргөн хөгжилт нь Сайкост гүн суудлал үлдээлээ. 8 дугаар сарын 26-ны өдийн өмнө Сайкос инви жанаар Хохотод ирсэн байна. 26-ны өдийн өмнө Сайкос инви жан Өвөр Монголын багшийн их сургуулийн хараат дундад сургуульд хүрсэн байна. Тэрэгнээс буумагч Сайкос хуучин танилтайгаа уулзжээ. Өвөр Монголын багшийн их сургуулийн хараат дундад сургуулийн багш Жангшо болон Сайкос бол хуучин танил юм. 1999-өөс 2000 оны хооронд Сайкос Дундад Эмаркийн багш нарын солилцоот төслөөр дамжин Дундад улсад ирж Луянгийн гадаад хэлний сургуульд багшилжээ. Соёлын солилцооны төсөлд оролцох сургууль болсны хувьд Өвөр Монголын багшийн их сургуулийн хараат дундад сургууль нь Жангшо, Лишу мэжрэг 4 багшийг Америкт томилж багшлуулсан байна. Тухайн үед Сайкосын Моос элсэн чөлд хандив өрөвсөн ажиллагааны бүх явцад Жангшо орчуулагч болж Өвөр Монголын өөртөө зэцхорны ойн үйсийн тэнхимтэй харилцан жогчулж хандивын ажиллагаад зам харилцааны дэмжлэг үзүүлжээ. 26-ны өдөр Өвөр Монголын багшийн их сургуулийн хараат дундад сургуульд явагдсан Дундад Эмаркийн багш нарын сургууль мужлийн солилцооны ажиллагаанд Сайкос багш сурагчдад солилцооны төсөлд оролцсон уг зорилт болон өнгөрлөлтөө ярьж Дундад улсын сургууль мужлийн ажилтнуудтай гүн жужаа нөхөрлөл байгуулсан тухай ирсэн байна. Өвөр Монголын багшийн их сургуулийн хараат дундад сургуулийн жихрэл Лүши цайхлагтан Муусын элсний ногооруулалтад Сайкос өөрийн гэсэн хувь нэмрээ үжүүлсэнийг сурагчдаа мэдүүлж Үүнээ улмаар хүн төрөлхтний ховж яаны хамтын чогчийг гүн ойлгуулсан гэжээ. 26-ны үдийн хойно Сайкос Өвөр Монголын музейгээр тойрон үжиж түүхэн дурсгалт жүйсийн ардах үлгэрийг найрлаг сонсон жураг сүүдэрт хадаж тэмдэглэсэн байна. Сайкос хэлэхдээ
26 жилийн өмнөхтэй харьцуулбал хохот луут их ховролтой. Үүнд хамгийн их ховролт нь одоогчлалт болно. Хөгжилт чөчөглөлтөд уг үндсэн мартаж болохгүй. Бид өнгөрснөөсөө туршлах хурамдуулал сая ирэх маргааш нэн саруул сайхан болно гэжээ. 8 сарын 26-ны өдөр Өвөр Монголын өөр тунцэс хорны 7 дугаар хугацааны жимдэгчүүдийн баян тамирын цуглаанжиж онцгой олимпикийн цуглааны олон төрлийн уралдаан сүүл хураах шатанд орсон байна. 8 дугаар сарын 26-ны өдрийн үдийн өмнө сур харвах тор бомбог хуудлага хараамуутай хүнээ жюдо бүх зэрэг 4 төрөл нь сүүл хураажээ. Уг хотын олимпикийн баян тамирын төвд сур харвах уралдаан өндөрлж сонор муутай хүнээ дугаалангийн уралдааны онцгойлон тохируулв. Анх удаа үжигдэж болох харуултын системийг хэрэглэж сонор муутай тамирчдын онцтой харуултад хавсрын болгожээ. Тус хугацааны уралдаан анх удаа тор бөмбөгийн төрлийг тохируулжээ. Уг хотын мандал тор бөмбөгийн ордонд эрэгтэн дангаар чухал шийдвэр уралдаан явагдаж Хотын ангийн буян сайн алтан медаль гардав. 8 дугаар сарын 25-ны өдөр Умбалт хүндийн өргөх уралдаан жалгаагаар өндөрлөв. Уг хотын баян тамирын төвийн Умбалтын ордонд жимдэгчүүдийн баян тамирын чуглаан сонор муутай хүний Умбалтын төрөл өндөрлжээ. Тус хугацааны Умбалтын уралдаанд 17 настай Тангри 7 сарын сорилт боловсрлоор 4 алтан медаль гардав. Хүндийн өргөх уралдаанд Чандалтын тамирчин Шүйшан охирхон 3 сарын боловсрлоор 2 алтан медаль олжээ. Шүйшангаас тамирын уралдаанд зөвхөн медаль олох төлөв биш, итгэл зориг эрч хүчин олгодог. Уралдааны талбарт байж байгаа тамирчин болгон хүслэнгээ биелүүлэхийн төлөө тэмцэж байна гэжээ. 8 сарын 24-ний өдөр Шангдын шин энергийг гадагш дамжуулах суурны 100 томон киловаттын салхин чиглэлгааны энерги нөөцлөх төслийн байгуулалт эхэлжээ. Төслийн ерөнхий байгуулалтын хөвчөн 20 томон киловатт, 80 томон киловатт цаг хүрч жишээлбэл 2027 оны 9 сард Шангдын шин энергийг гадагш дамжуулах суурны 100 томон киловаттын салхин чиглэлгааны төсөлтөд жиргээр ашиглагдана. Төсөл нь Шангдын чиглэлгаан үйлдвэрийн одоох гадагш дамжуулах зам шугамд түшиглэн салхи элчин энергийг нөөцлж гадагш дамжуулахыг баялуулан орон бүсийн энергийн бүтэж Бээжин, Тянжин, Тангшан орны цэвэр чиглэлгааны хангалга, баталгаа, хос нүүрстрэгчийн харалтыг баялуулахад чухал ач холбогдолтой. 8 дугаар сарын 24-ний өдөр Өвөр Монголын дууралагын нийгэмдгээс ойлгосноор 14 дугаар хугацааны Дундад улсын дууралагын мандарва жижигэн шагналд Өвөр Монголын 4 төрөл нэр дурдглаа. Үүнд улсын хүүхэд гэх үлгээр ногооруулалт гэх холбоо программын шагналд нэр дурдгадаж тоглогч Юанфио Ли Гэгэнжуг шинэ хүнээ шагналд нэр дурдгацсан байна. 8 дугаар сарын 23-ны өдөр 2026 оны хөлөн бойрын тал нутгийн мараазан Мэргэл голын 5 ЭДС-ийн жугаачлалын үжимжийн оронд эхэлж бүх улсын 33 муж орон хотын 5,000 хүн оролцжээ. Энэ удааны уралдаанд анх удаа бүтэн мараазны төрөл тохируулж уралдааны зам дагуу онцлогт уран сайхны үжүүлэлт тохируулсан байна. Үүний хамт Мэргэл голын өвөрмөч ам ахуй их баялагийг ашиглаж уралдаан үжимж сонирхох соёл жугаачлалыг нэг чогчжуулсан содон зам шугам гаргажээ. Улгаан амралтын орны 2048 залуучууд багчуудын бүхий уралдаан 8 дугаар сарын 22-ны өдөр өндөрлөн хамгийн их хөвчөөний Монгол бүхийн хичээлгэх Гиннесийн дэлхийн тэмдэглэлийн амжилттай шинтгэжээ. Тус хугацааны уралдаанд нэрсийн дараалал ёсоор тэргүүн дэд 3 дугаар болон олон дэс жиргийн шагнал олгож залуучууд багчуудын дунддын шилдэг уламжилалт соёлыг уламжилан жалгамжлахыг зоригжуулна. 3 өдрийн уралдаанд Гиннесийн нөлөөлөх хүчний ашиглан улгаан хамаарлалтын орны соёл жугаачлалын нэрт тэмдгийг бүтэмжтэй дээшлүүлсэн байна. Эрхэм үзэгчдээ өнөөдрийн мэдээ үгээр өндөрлж байна. Та бүхний анхаарлаа хандуулсанд баярлалаа. Та бүхэн жалгаад Монгол одон дэд үзэг бусад програм анхаарлаа хандуулна. Баяртай.